Энэхүү видео нь агаарын масс ба фронтын талаарх үндсэн ойлголтуудыг танилцуулна. Дэлхийн газар дээрх дулааны хуваарлалт өөр байдгаас агаарын физик шин чанар нь харилцаа адилгүй байдаг. Агаарын массын шин чанарыг температур, чийгчил, газар зүүн байдлаар нь ангилдаг. Температураас нь хамаараад дулаан хүйтэн гэж хоёр ангилгадаг. Чийгчлийн хувьд их газрын агаар нь хуурай, далай тэнгисийн агаар нь чийглэг байна. Агаарын массын үндсэн хэв шинжүүдэд туйлын их газрын болон тэнгисийн агаар мөн тропикийн их газрын болон тэнгисийн чийглэг агаар багтана. Туйлын их газрын агаар арктикийн мөсөн газарт бүрэлдэж температур багатай, чийг багатай дуртай байдаг. Туйлын тэнгисийн агаар нь чийг ихтэй, их газрынхаас арай дулаан байна. Тропикийн их газрын агаар нь өндөр температур, их хуурайшилтай, тооцчилж ихтэй байдаг. Тропикийн тэнгисийн агаар нь өндөр температуртай, чийг их агуулдаг бөгөөд усан гатлага дээр үүсдгээрээ ялгаатай. Агаарын массууд үүссэн газраас агаарын урсгалаар байнга шилжин нүүдэг. Шилжих явцад температур, чийгчил өөрчлөгдөж цаг агаарт нөлөөлнө. Цэрүүн бүсэд энэ шилжилт цаг агаарыг докторгүй болгодог. Хоёр өөр төрлийн агаарын массын хоорондох хил цагийг агаарын фронт гэдэг. Энэ нь температур ба чийгээрээ ялгаатай агаарын массуудын нийлэх нарийнхан завсрын бүс юм. Фронтын гадарга нь хүйтэн тал руугаа налуу байрладаг. Фронт нь дулаан агаарын масс идэвхтэй үед үүсдэг. Хөнгөн дулаан агаар хүйтэн агаарын дээгүүр аажмаар шилжин урт хугацаанд үргэлжилсэн шиврээ бороо оруулна. Хүйтэн фронт нь хүйтэн агаар дулаан агаар руу шилжих үед үүсдэг. Хүйтэн агаар нь хүнд учраас дулаан агаарын доогуур сургана богино хугацаанд үргэлжлэх боловч эрчим ихтэй буюу хүчтэй ширүүн аадар бороог л оруулна. Агаарын массын хэв шинжүүд ба байрлал нь дэлхийн цаг үеийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь цаг агаарын нөхцөлийг тодорхойлох үндсэн суурь болно.